Ганцхан подкастыг үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Хоёул нь бол нэлээд их асуултууд ирсэн. За тэгээд нэвтрүүлгээ эхлэхийн өмнө үзэгчдэд зориулаад хэлэхэд та бүхэн маань яг энэ хавьд байгааха subscribe ботноо дараарай. Тэгэх юм бол шинэ дугаар орох болгонд танд мэдэгдэл очино. Ер нь одоо өмнөх подкастэнд манай орсон зочид за асуулт асуусан, за зөвлөгөө авсан хүмүүс маань ерөн тэр зөвлөгөө маань хэр онорчтой гэдэг юм амьдралд нь хэрэгтэй болж байгаа юм бол тэрэн дээр та хэд маань мэдээлэл авахгүй. Хүмүүс маань л эерэг хандлага ихтэй. Тэгээд нэг гол нь тэр өгж байгаа зөвлөгөөнүүдийг сонсоод энэ зөвлөгөөнүүд нь маш их таалагдлаа. Барыг танд хувийн менторшип бамаар байна. Яг миний амьдралд ингээд тулгамдаад байгаа асуудлуудтай их ойрхон байна. Цаг гаргаад заавал холбогдлоорой гуйж гэсэн комментууд ялангуяа одоо нөгөө захиагаар орж иж байгаа юмуд бол нилээд их байна. Тэгээд дахиад үзэгчтэй маш олон одоо ингээд сэтгэлдлүүд асуултууд орж ирж байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас одоо нөгөө хэрвээ сэтгэл бас асуултаа явуулсан бол айгүй тийм одоо нөгөө нэг хүлээцтэй хандаараа бид бүхэн ч нөгөө нэг дугаар болгон дээр нэг 2 3 хүнд хариулж амжиж байгаа болохоор тантай бас холбогдноо. Тэгэхээр ер нь асуултуудаа бид нар багцалж авч байгаа. Одоо айгүй олон хүнээс ирж байгаа ижил төстэй асуултуудыг нэг төлөөлөл сонгоод асуултанд хариулж байгаа учраас тэр нэг хүний асуултанд хариулж байгаа нь цаана бас олон хүний асуултанд хариулж байгаа ухаалж найдаж байгаа. Тэгээд мэдээж асуултууд байвал манайхан үзэгчд маань асуултуудаа явуулаарай. За ингээд юунд орё доо. За ингээд эхнийхээ хүнтэй холбогдоход бэлэн болсон байна. Сайн байна уу? За сайн байна уу? За намайг Цэги гэдгээ би подкастад байлгамдуулж одоо өөрөө болон бусад ижил төрлийн кейстэй хүмүүстэй юм зөвлөгөө авах гэдэг зорилготой холбогдоод байгаа юм. За. Тэгээд одоо 3 жилийн өмнөөс манай нөхөр юм нөгөө цахим покер тоглож эхэлсэн байгаа юм. За. Тэгээ эхэндээ яг нэг 5,000 тоглож эхлээд сүүлдээ нөгөө мөнгөний хэмжээ нэмэгдээд тэгээ яг эхлээл нөгөө бага хэмжээгээр тоглоод байгаа болтой байхаар нь яг тухайд нэг одоо байлбар гэхгүй тий насан турш унчаад өөрийгөө мэдж байгаа байлгүй гэсэн байдалтай ажилтны байдалтай л байгаадсан. Тэгсэн чинь жил хагасны дараанаас ерөөхдөө өрөөд гарч ирээд энэ тентгийн аппликейшны зээл тэгээд цалингийн зээлийн нэмж авсан байх ч юм уу тий хэрэглээний зээлүүд нь нэмэгдээд ингээд өрөнд орж эхэлсэн. Тэгээд тухайн үеэс нь яг ингээд гэр бүлд маргалдаан үсэл одоо ингэж болохгүй шүү дээ нэтрэгээл юм байдаг гэж ингээд эндээс одоо мэдээлэл хайгаал одоо яаж энийг болиулах уу гэд. Тэгээ жил хагас ингээд явцсан гэдэг чинь тухайн хүн маань ерөөхдөө нөгөө донтцсон байгаа даа байхгүй юу. Тэгээд одоо сэтгэл зүйчд хандах стан болов эхлээд яг ихэндээ өөрөө нөгөө арга хэмжээ авах гал болиулах гал нэлээ янз янзын арга хэрэгжилж үзсэн сайн гэж модал. Тэгээ сүүлдээ ерөөсө бархаа байгаад нөгөө хүн маань нөгөө баг ил цагаандаа гарна гэхчээр улам нөгөө зээлийн одоо тоглоомных нь хэмжээ 100,000 байсан болов сүүлдээ саяар тоглолдог ч юм уу тэгж ихсээд ирсэн байгаа юм. Тэгээд одоо энэ хугацаанд ч одоо нөгөө арга гэрт санхүүгийн асуудал ч үүснэ. Тэгээд одоо ерөөсөө яг яах ёстойгоо ойлгохоо болцохоо зөвлөгөө тусламж хүсэж байгаа юм. Тэгээд сэтгэл зүйчтэй ярьж үзсэн яг тухайн үед сэтгэл зүйчээс бол тэгэл одоо хамаг санхүүгийн эрх мэдлийг ямар нэгэн байдлаар гэдэг зөвлөгөө авсан. Гэхдээ нөгөө гэр бүлийнхээ санхүүг хамгаалахын тулд одоо ингэж байгаа шүү гэдэг үйлдэлээ ойлгуулж ингэж авах хэрэгтэй гэл. Тэгээд нөхөртөөгөө яг сэтгэл зүйчийн зөвлөгөөний дагуу ажиллаад ингэж санхүүгийн аваад 3 сар банкных нь аппликейшн юмных нь нэвтрэх нэр код модыг аваад ингэж байгаа ч гэсэндээ одоо энэ зээлийн хэрэглээний аппликейшнгууд ч ерөөсөө тэгэл тухайн хүн өөрөө л хүсэх юм бол хизээл хүсэлт явуулаад зээлийн эрх нэгдчихсэн юм байна шүү дээ. Тэгэл нэгийг авлаач нөгөөх нь гараад ирдэг юм байна. Тэгээд одоо би одоо яг яах ёстой болоо гэж зөвлөгөө авах гээд хандж байгаа юм да. Цэги тэгэхээр та хоёр ч хоёулаа ажилттай хүмүүс вэ нүү? Тий, хоёулаа Хэдэн настай хүмүүс вэ? Хувийн бизнестэй. Одоо 32-33-тэй. За, хувийн бизнесээ хамтарч идэв юм уу? Хувийн бизнесийн аргыг бол ер нь бол би яг өөрөө авцсан л явж байгаа. Одоо нөгөө цалинтай ажил эрхэлдэг уурхад 14-14-оор явдаг манай нөхөр. Тэгээд тэр хооронд л одоо ийм нөхцөл байдал үүсчихэд байна л та. Тэгээд ирэхээр яг нэг нүдэн дээр ингээд тоолж байгаа нь харагдахгүй ч гэсэндээ ер нь симхий гараад би нөгөө өдөр ажилтаа байдаг болохоор гэртээ одоо амраад үлддэг. Тэгээл нэг жоохон дөгөө гарангуут л нөгөө тоглоомоо тоглолцсон байдаг. Тэгээл заримдаа нэг 12 хоног моног гайгүй байж гал явна. Заримдаа тэгэл очиод
Тэгээд тэнд чинь нөгөө нэг уулуурхаа чинь ажиллаад хийж бол бусад үед одоо тэгэл амарч байгаа хүн чинь үүддэг юм яа тэгэл тэр тоглоомоо тоглоцсон байдаг юм байна. Тэгээ одоо нөгөө гар утас тэгээд 5G сүлжээ интернет гээд ямар болчиход байхгүй. За энэ дээр ингэнэ цэгээ. Ер нь бол суур шалтгааныг би юуг нь ойлгуулж тайлбарлая. Тэгэхээр ер нь бол хүн чинь өөрөө хүний тарих гэдэг чинь ийм маш том хүчрэг компьютер гэж ойлгоё л доо тэ тасралтгүй ажиллаж идэг. Тэгэхээр энэ тархинд л зорилго байх хэрэгтэй байхгүй юу? Purpose гэж одоо англиар ярьдаг. За ийм зорилго байх хэрэгтэй. Хоёрдугаарт ямар юм байх хэрэгтэй гэхээр хийж байгаа ажилдаа дуртай байх хэрэгтэй. Өдөр болгон. Өдөр болгон хийж байгаа ажил дээр одоо энийг яаж сайжруулах уу? Маргааш нэрэн тим ажилтай штэ, ийм ажилтай штэ гэдэг ийм зүйл байх хэрэгтэй. Зорилго гэдэг бол өөрөө илүү амьдралын зорилго маягийн. За 10 жилийн дараа, 20 жилийн дараа хүүхдүүдээ ямар коллежид оруулах. Та чи хэдэн хүүхдтэй гэлээ? Одоо 2 хүүхдтэй. Тийм тэгэхээр 2 хүүхд маань яах юм? Тэтгэврт гараад яаж амьдрах юм? Хаана одоо 50 настайдаа хаана явж явах юм гэдэг энэ амьдралын одоо том зорилго. Тэрэн дээр нэмэх нь өдөр тутам хийж байгаа ажил дээрээ одоо хамт олон хийж байгаа ажилдаа дур сонирхолтой өглөө 9 цагт ажил руугаа одоо тэмүүлж очдөг. Энэ хоёр юм нэгдэжээж наад элдв одоо зуршил мөрөөдө тоглоом байна уу, архин донтох байна уу? Энэ донтолтыг бол одоо давж гарна. Тэрнээс тэр өрхийн санхүүг булааж аваад бариад тэр бол дайсагналцлыг л нэмээд хоорондоо үл итгэлцэх. Тэгээ явандаа бие бинийгээ хуурах те тоглоогүй гэж хэлээ тоглодог. Ийм юмруу л оруулаад байна. Тэгэхээр чи одоо 2 хүүхдийн чинь одоо эцэг байна, өөрөө чинь хань ижил байна. Чиний хийх юм бол энэ амьдралын зорилгыг одоо нөхөртөөгөө ярилцаад за ийм юм болдог гинэ. Чи амьдралын зорилго чинь 20 30 одоо 30-тай те 40-тэй яах юм, 50-тай яах юм, 60-тай яах юм. Өөр дээрээ гэр бүл дээрээ 2 хүүхдээ ямар коллежид оруулах юм те. Энийг ингээд хоёулаа харъя. Хоёрдугаарт өдөр тутмын ажил чинь чамд сонирхолгүй нэгийн хэвийн болсон байна. Тэрнээс болоод одоо ийшээ ороод байна. Тэгэхээр өдөр тутмын ажлыг бол яах вэ гэхээр бид нар сонирхолтой өдөр бол өглөө 9 цагт ажилдаа ингэж догдолж очдөг ийм болгоё. За энэ хоёрыг хийж чадах юм бол наад тоглоом бол зүгээр тэгээд дүнгээ тохиролдоо за 50000 төгрөгнөөс илүү тоглохгүй. Тэгээд бүр төсвийг гаргаад өгчөж болно шүү дээ. За сардаа бол 100,000 төгрөгөөр тоглоно. Энэ бол тэгээд энэ нөгөө за таны яаж зөвлөсөн л да дебитэрийнхаа бас 24 25 онд одоо ингээд яг над асуудлаас бол зорилго мэрилгэн тодорхойлоод л одоо ингээд төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм. Тэгтэл ерөөсөө нөгөөдгөө салж чадахгүй. Дээрэс нь одоо энэ нөгөө мөнгөтэй харьцах мэдрэмж нь амар юу яадаг юм бэ? Байхгүй болчихсон юм шиг санагдаад байгаа зүйл. Одоо ингээд сая төгрөг бол 1000 төгрөг шиг санагддаг юм хаашаа. Тийм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө 50000-аар тоглосон болснууд бол өстой бүтэхгүй. Тэгээд тийм мэдрэмж авсан байгаа юм шиг байна лээ. Би миний ажиглалтаар одоо мөнгө бол зүгээр ингээд ерөөсөө тийм хөшөөрөг болохоо болцсон. Тэгээ өөрийнх нь ингээ яг уг хүн нь одоо айгүй тийм сайн хүн одоо ингээд яг гэрийн хамаг юм одоо ингээд зохицуулж толгойлуулж мэддэг. Би тгээсээгээ тэр чиглэлийг өгдөг, зөвшөөрдөг. Тэгээд хэдий тийм байгаа ч гэсэндээ тэгээ энэ муу зуршлаас одоо салж чадахгүй ингээд байгаа. Ажил мэргэжлийн хувьд яг тэр сонирхолгүй болчиход байгаа мó гэдэг бас ажиглагдаж байгаа зүйлүүд нэг ажилтаа явахаас хашраад явах болохоор л жоохон юу яагаад байдаг. Гэхдээ одоо нөгөө нэгэнт өрөнд баригдсан байгаа байхгүй юу одоо хувьдаа нөгөө цалингийн зээлүүд болтсон авсан бас нэг аппликейшн зээлүүд ингээд гараад ирсэн. Би нөгөө эхлээл 2 3 удаа дарж өгсөн ингэж тэрнээс нь даралцаад одоо болохоор сүүлийн удаад бол би нөгөөдгийг дарахгүй ингээд орхисон байгаа юм. Зөв. За тэгэхээр наадах чинь бол одоо саяны миний хэлдгээр саяны миний хэлсэн зүйлийг чи нэг сайн бодоод үз. За юу вэ гэхээр хүний тарих чинь тасралтгүй ажилдаг. Тасралтгүй ажиллахад тэрийг чиглүүлэх нэг юм бодол байх хэрэгтэй байхгүй юу? Тэр бодол чинь өөрөө нөгөө амьдралын зорилго, ажилдаа өглөө болгон ирэх мотивац байх хэрэгтэй. Гэтэл тэр танаа хүнд хэдэн жилийн өмнө чинь байхгүй болсон юм байна. Тодорхой шалтгаануудаас болоод тэгэнгүүт тэр мөрөөдө тоглоом ороод ирчингүүт одоо өглөө болгон өдөр болгон нөгөө мөрөөдө тоглоомоо бодож босч ирээд байна л да. Орой унтахтаа мөрөөдө тоглоомоо бодож, покро бодож хоноол ингээд байна. За юу бодож байгаа вэ?
Чи юу бодож байгаа гэхээр наад чи ингээ сая төгрөгөөр тоглоол нэг 10 сая төгрөг болоод тэгэл дарчнаа л гэж бодоод байгаа. Энэ бол бүх хүн мөрөдөд тоглоомд орсон бүх хүний одоо боддог бодол. За азтай нь бол яг хуу одоо нэг 100-д 1-2 хүн бол магадгүй тэр 10 сая төгрөгөөр хожино. А энэ нь өөрөө ийм домог яриа болж тараад нөгөө азгүй 98-ий чинь ингэж хөдөлгөх хөшүүрэг болоод идэг. Тэр нөгөө 20 сая төгрөгийг хоцсон гинэ, 50 сая төгрөг хоцсон гинэ гэдэг ийм домог яриа. Гэтэл 100 мөрөдөд тоглож тутмын хоёрд нь л тийм аз таарна шүү дээ. Үлдсэн 90-д нь бол алдаад дууснаа. Тэгэхээр саяны тэр нөгөө зориг тэгээд тэр дуртай ажил гэдэг юм тэрнийг юмыг ингэж орлуулж өөрт нь тэрийг л ойлгох хэрэгтэй. Чи нэг толгой дээр нэг бодол жоохон зай гаргаж жагаад оруулаад хаа. Одоо 100% байна шүү дээ покер. Тэгэнгүүт 2 хүүхдээ оруулаад ирмээр байна 2%. Өөрийгөө оруулаад ирмээр байна. Чи өөрөө орж ирэх хэрэгтэй. Гэр бүл орж ирэх хэрэгтэй. Нэг 2-3% эзлээд. За ажилчин дахиад нэг 4-5% эзлээд ороод ирэх хэрэгтэй. Амьдралын зорилго дахиад 2-3% орж ирнэ. Ингээд энийг томруулаад байна. Томруулаад яриад улам өдөр тутам ингээд ярьдаг болгоод шин зуршил бий болгож хуучин зуршлыг давдгийн шүү. Ерөөсөө техникэн дээр. Тэгэхээр шин зуршил гэдэг бол шин бодол, шин тэмүүлэл гэсэн үг. Тэгэл энийг тэр хүн өөрөө хичээх ёстой. Чи сэтгэл зүйн хувьд маш сайн дэмжиж өгөх ёстой. За дундуур 1-2 удаа одоо ихтгэл алдах юм гарах бах. Тэрэн дээр нь эмоц гаргаж реакцлахгүй маш хүлээцтэй байгаад ингээд үзнэ. Энэ бол бас нэлээд одоо төвчээр шалгасан жил 2 жилийн нэлээд урт хугацааны ажил болох байхаа гэж бодож байна. Тэгэд танаа хүн бол сайн хүн гэж байна. Одоо нас 32 таа гэдэг чи юм ойлгодог хүн. Тэгэхээр статистикуудыг аягүй сайн харуулмаар байгаа байхгүй юу? Одоо миний санаж байгаагаар одоо манай тухайн үед манай үеийн залуучууд ухаантай мундаг залуучуудаас энэ мөрөдөд тоглоом арилжаанд орж алдагдал хүлээж амьдрал ахуйгаараа тоглосон маш олон хүмүүс байна. Бүр Монгол улсын одоо математик, физикийн олимпиадын аваргын түвшний тооны гавл ихтэйд боловсралтай, хил устай ийм залуучууд одоо ингэж амьдралаа алдсан. Гунигт чи зүгээр миний эргэн тойромдлох зүйлээ орж зөндөө их гарсан. Тэгэхээр энэ бол их ноцтой шүү цэгийн. Маш ноцтой. Тэгэхээр цаашдын үр дагавар бол одоо нэлээд хүнд үр дагавар байж магадгүй учраас энэс гаргацсан маш их төвчээр одоо бол хүчилж дайраад бол нэмэр байхгүй, эмоц бол ерөөсөө тусахгүй. Тэгэхээр маш төвчээртэйгээр үзсэн. За тэгээ нөгөө хүнтэйгээ сайн яриад саяны ярьж байгаа амьдралын зорилгыг оруулж ирмээр байна. Нэг дуртай ажил хийлгэмээр байна. Нэг юм. Ер нь тэр нэг уул уурхай 14-ийн шифт мифтчил буруу байгаа даа л да. Тэр айгүйх тийм одоо 2-7 хоног тэр уул уурхаад байхаараа чиний хяналтаас гарчиж байна. За тэгвэл яг хуу завгүй ажилдаг л баг. Тий, тэгээд 2 хүүхдээ ч харахгүй. 2 хүүхдээсээ одоо нэлээ хөндөрсөн байгаа юм байна. Би бол тэгж ойлгож байна. Тэгэхээр 2 хүүхдээ хүртэл одоо аавын ээнэгшүүлэх. Тэгэхээр ер нь бол гэртээ full time баймаар над нөхөр чинь. Танаа нөхөр бол одоо гэртээ хотод ажил хиймээр байна. Тэгээ тэр нь нэлээд тийм сонирхдаг, өөрийнх нь тэр хүүхэд насны сонирхол юмтай нийцсэн. Цалин хөөс бол одоо хамаагүй за. Тэр бол дараагийн 3 дахь асуудал. Тэгэхээр гол нь өөрийнх нь сонирхлыг айгүй их татах. Тэгээ хамт олон их тийм эерэг. Тэр 2 хүчин зүйл байгаа л да. Сонирхдаг ажил нь гой хамт олонтой орууллаа. Хотод full time байна. 2 хүүхэд аавын амьдралд баг багаар орж эхэлнэ. Эхнэр нөхрийн амьдралд баг багаар орж эхэлнэ. Ингээд алгуурхан шахсаар агаад покерыг бол 10-20% аваачин 0 болгодгүй маа гэхэд. За тэгэд тэр үед нь чи покер тоглох дуртай. Тэгтээ 5,000 төгрөгийн сэтгэрхүү лимиттэйгээр тоглоно гэж тохирол. Тэгэл энийг бол 100 маяктайгаар одоо хувиргана л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Тэгээд нэг анхааруулж бас хэлэхэд сонсож байгаа хүмүүс энэ нөгөө покерын одоо цаана ч бас нэг зохион байгуулж байгаа хүн байгаа шүү дээ. Тэдэр нь одоо ингэдэг юм байна бас. Нөгөө мөнгөгүй болчиход нэг хэсэг тоглохгүй ч юм уу байх үед ноцроо залгаад мессеж өчээд чамд ингээд энэ ширээнд суух ирэх үгүй юм үгүй гэдээ бас өдөө хатаалга нэлээд явдаг юм байлээ. Тийм тэгэхээр тэн дээр наад дээрээ бол тийм цогцоор нь одоо ингээд цогц шийдэл гаргах хэрэгтэй. Тэгэхээр утасны дугаарыг солих хэрэгтэй. Сошиал медиаг нь солих хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө дандаа өөрөө покер энэ төр хайгаад ахаар фейсбүүкээр чи нөгөө алгоритмаараа дандаа тэр нь гарч ирээ сануулаад сэдрээгээд байгаа. Тэгэхээр тэрийг нөхөртөөгөө яриад чамд ийм
мөрөдөд тоглоомын орчин үүсчээд байна. Тэгэхээр утасны дугаараа чинь солиё. Facebook аккаунтыг чи хаагаад цоо шин аккаунт үүсгэе. Ингээд нөгөө утас муцыг форматлаад те factory reset хийж жагаад тэгээд шинэ орчин хуйлаа бүрдүүлэхгүй бол тэгэн штэ хүн нөгөө энэ алгоритмыг чинь бузар булаа юм тэр ихгүй юу? Явж байгаад нэг санаандгүй буруу юм дээр дараад үзчихэр тэр нь дараа нь гарч ирээд харагдаад хүний чинь ингээ буруу юм руу ингээд буруу орчин үүсгдэг. Сошиал медиагийн орчин гэдэг чинь найз нөхдийн токсик хортой найз нөхдийн орчноос илүү хортой юм бузар юм одоо сүүлийн 10 жил үүслээ шүү дээ. Тэгэл одоо эрүүл сарвал ухаанаар л гарна. Тэгэл шүд зугаал баг л явдаа. За ойлголоо. За амжилт хүсье цэвэр. За баярлалаа. Холбогдсон баярлалаа. За маш их баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Намайг Долхор Жав гэдэг. За би 37 настай. Яа тэгээд ерөөдөө уул зурхаан компанид ажиллаад 15 жил болж байна. Геологч мэргэжилтэй. За тэгээд ингээд сүүлийн нэг ганц хоёр жил гэх юм уу одоо ингээд миний бодоод байгаа зүйл маань одоо байр машина ер нь одоо яаж томруулах уу гэдэг ч юм уу яг хизээ томруулах нь зөв байдгийг. За эсвэл одоо ингээд би өөрөө нэг уулын салбарт ажилладаг гэхээр 14 гэсэн хэлцээр ажилладаг. Тэгээ амралтынхаа 14 хоногоор ер нь яг тий одоо цалингаас гадна өөр орлоготой болмоор байгаа байхгүй юу тий. Тэгэхээр яг юу хийж болох уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс дээр айгүй их одоо толгойн ашиглал яваад байгаа нэг тийм жири Монгол одоо дундаж залуучуудын төлөөлөл тийм залуу байгаа мó би. Тэгээд бас дараагийн нэг асуудал нь эсвэл одоо гэр бүлээрээ гадагшаа явж ажиллаж амьдрах уу гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү зүйлсүүд дээр би яг аль нь зөв гэдгийг нэг сайн өөрөө яг шийдэж чадахгүй хэрэглэж яваад байгаа. За тэгэхээр Долгорж маань уул уурхайн салбарт 15 жил ажилласан 37 настай залуу байна гэж ойлголоо. Тэгээд асуулт бол өөрөө бас яг л одоо нийтлэг асуулт те. Карьер ажлын хувьд бол яг дунд шатанда энэ одоо юу гэдэг яг энэ эхлэл болон төгсгөлийн ер нь дунд тавьд нэлээд төхөөд ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ бол хүн болгонд тулгамддаг. Цаашаа одоо яах вэ? Өнгөрсөн хугацаанд би юу хийвэ гэдэг ийм асуулт. За эргээд энэ маань санхүү эдийн засгийн асуудалтай холбогдно. Яах ёстой одоо санхүү мөнгөө яаж илүү сайжруулах вэ гэдэг. За тэгэхээр Долгорж яваа одоо болохоор байр машина бол зээлээр авсан байна уу эсвэл өөрийн болгосон байгаа юу? Машин бол өөрийн болсон, байр бол нэг ипотекийн зээлтэй. Гэтэ хамрагдаад одоо баг 12 3 дахь жил дээр явж байгаа баха. Зөв. За тэгэхээр ер нь бол байр машины асуудал шийдэгдсэн юм байж байгаа юм байна. За тэгэхээр ер нь нийтлэг ингээд дундаж шатанд ажиллаад тэгээд карьерийн дунд хэсэгт очиод гардаг энэ гацаа асуудал маань юутай холбоотой байдаг вэхээр хаашаа явах вэ гэдгийг харж чадхаа байсантай холбоотой байдаг. Тэгэхээр цаашаа явахаа харахын тулд бид нэр 2 3 зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт өнгөрсөн үеийг үнэлэх ёстой. Уул уурхайн компанид инженер хийж гэн тэгээд 15 жил ажиллаа. Энд би юу сурав? Юу мэдэв? Юу ойлгов гэдэг зүйлээ бол харна. Тэгэхээр сурна мэднэ гэхээр нөгөө хийх чадваруудаас гадна яг уул уурхайн компани гэж юу юм? Хүндрэл бэрхшээл нь хаана байдгийг, миний гүйцэтгэх үүрэг юу? За манай уул уурхайн компани одоо хувьцаа эзэмшигч байдаг юм уу? Эсвэл гүйцэтгэх захирлын шүдний өвчин нь юу юм гэдэг энэ зүйлсээ ингээд дүгнээд бодно. Ингээд бодохоор энийг нөгөө харилцагч төвтэй сэтгэлгээ гэдэг юм. Яг өөр дээрээ л бодоод би яах вэ гэд бодоод байвал асуудал болдохгүй. Тэгэхээр өөрөөсөө гараад нөгөө уул уурхайн компани хамт олон харилцагч нар за магадгүй төр засаг байдаг юм уу те чиний одоо сүүлийн 15 жилийн туршлагад уулзсан учирсан бүх хүмүүсийн бэрхшээлүүд, зовлон, хүсэл эрмэлзлүүдийг ер нь бол ингэж харахыг өнгөрсөн үеэд өгнөх гэж байгаа шүү. Ер нь бол монголчууд ч өөрсдөө айгүй их тийм одоо эго ихтэй гэдэг юм уу би гэдэг үзэлтэй хүмүүс байгаа юм л да. Тэгэхээр би гэд явахаар ерөөсөө энд стратеги гардаггүй. Тийм учраас харилцагч төвтэй үзэл рүү шилжих ёстой шүү гэж хэлэх гэж байгаа. За ингээд харахаар би юу чадах вэ гэдэг чинь гараад ирнэ. Юу чадах ёстой вэ гэдэг чинь бол тодорхой харагдах ёстой. Яг өнөөдрийн хувьд бие болон сэтгэлийн хувьд эрүүл ийм байгаад тэгээд 15 жилийн ажлын туршлага гэдэг бол нэлээд том бас хүчил гэж ойлгох хэрэгтэй л дээ. Энэ бол маш том
одоо давуу тал гэж юу ойлгох хэрэгтэй. За тэгээд ирээдүйн рүү чиглэхээр яах юм? Ирээдүйд над уул уурхайн салбар чинь юу хэрэгтэй юм, яавал зохих юм гэдгийг хармаар байна. Тэгээ энийг харахтаа өөрийгөө гүйцэтгэх захирлын орон тоон дээр тавьж үзмээр байна. Тэрийгэ дүрд хувирах гэж хэлж байгаа юм л да. Дүрд хувираад би ингээд уул уурхайн компани гүйцэтгэх захирал байвал би юу хийх ёстой юм бэ? Юу мэддэг байх ёстой вэ гэд ингээд харахаар ер нь юмнууд их тодорхой болох ёстой. Тэгэхээр би бол шууд ростоор ажилтсан юм чинь нөгөө 14 хоногтоо ямар шинэ ажил хийх вэ гэж энийг бол шууд төрүүлж зөвлөхгүй. Яагаад тэгэхээр энэ бол нэг биеийг хоёр хуваана. Хүн бол ингээд нэг юмараа дагнаж төрөлцснөөрөө юм төгс төгөлдөрт хүрдэг болохоос биш. Олон зүйл олон туулаа хөөгөөд бол төгс төгөлдөрт хүрэхгүй. Нэг сумаар 7 туулаа буудах хэрэгтэй. Тэрнээс нэг дор 7 туулаа хөөж болохгүй. Энэ хоёр өөр ойлголт шүү. Энийг айгүй зөв ойлгох хэрэгтэй. Нэг дор 7 туулаа хөөж бол байрна гэж байхгүй. Нэг сум тавиад 7 туулаа унгаана гэдэг бол арай өөр ухаан байж. За тэгэхээр чи бол тэр нэг сум тавиад 7 туулаа унгаах гэдэг чинь саяны миний хэлсэн нөгөө өнгөрсөн одоо ирээдүгээ дүгнэж үзэж байгаа. Ингээд CEO-гийн дүр дээр өөрийгөө тавиад үзэхээр ер нь би CEO болъё гэж зүтгэе гэж байгаа байхгүй юу санаа. Яг тэгэхээр 15 жил ажилласан гэдэг чинь чи гүйцэтгэх захирал болох бүх одоо туршлага бол чамд байгаад байна. Тэр чамд юу дутсан юм бэ гэхээр магадгүй амбиц дутсан байж болно. За харах өнцөг дутсан байж болно. Ингээд энийг харахаар дутуу юу дутуу байгаа чинь гараад ирнэ. За би уул уурхад 15 жил ажилласан мөртлөө ийм зүйлийг бол сайн ойлгоогүй, сураагүй явж исэн байна. За тэгвэл энийг би ямар хугацаанд сурах вэ? За 6 сар, 3 сар, 1 жилийн хугацаанд сурья гэд. За сурах хугацаа бол чанд биш нөгөө 14 хоног байж байна. Ростын энд байгаа 14 хоног ч юм байж байна. Энд дээр англи хэлний мэдлэг ер нь хэрвээ? Англи хэлний мэдлэг гайгүй бас тийм уу биш. Ихэд одоо бас нэг гадагшааны сургуульд бас материалаа өгчөөд одоо яг 7 хоногийн дараа англи хэлний шалгалтаа өгөх гээд бэлдээд байсан. Одоо бол ерөөсөө магистрийн зэрэг за магистраас гадна энэ одоо юу гэдгийг агсын шатны боловсрол гэдэг юм уу те амьдралын боловсрол гэдэг юм уу энэгээрээ бол одоо энэ Америкийн сургуулиуд бол төгсөрсөн. Магистрийн зэрэгч авч болж байна. Тэр нөгөө 14 хоногтой. Эсвэл магистр хэрэггүй гэвэл одоо дээд боловсролын диплом. За уул уурхайн чи одоо магадгүй маркшейдер ч юм уу инженер талын техник талын хүн бол нэмээд уулын ажил талаа сурчээ, нэмээд геолог талаа сурчээ, нэмээд одоо нөгөө кемп буюу уул уурхайн одоо үйл ажиллагааны менежментийн сурыг, уул уурхайн санхүүгийн тооцоо хийдэг болъё тийм үү. Энэ бүх мэдлэг чинь маш хямдхан үнээр дэлхийн дээд түвшний сургуулиуд дээр байна. Онлайнаар бүгд ороод ирчлээ. Тэгэхээр магистрийн зэрэг заавал авна гэх бол шаардлагагүй. Ингээд энэ дутуу байгаа юмнуудаа сураад тэгээд компанийнхаа эзэн дээр ороод за би ингээд ер нь дээд шатны захирлын төлөө зүтгэя гэд ингээд явхад бол болно гэж байна. Тэгэд би өмнөх подкастуудаар хэлсэн Монголын топ компаниудын толгойн өвчин гүйцэтгэх захирал. Ерөөсөө 200 сая 300 сая одоо тэрбум төгрөгийн цалинж гэсэн үгийг гэж штэ. Топ компаниуд бол тэгтэл хүн байхгүй. Гүйцэтгэх захирлын ерөөсөө одоо эрэлд ороод харангатаж өглөө Монголын бизнесийн салбар. Тэгээ би энийг одоо 10 жилийн өмнө хэлж ирсэн, 15 жилийн өмнө хэлж ирсэн, одоо ч хэлж байна. За гэтэл чи энд болохоор 15 жил сайхан ажилласан залуу байгаад байдаг. Сурах хугацаа 14 хоног сар болгон байж байдаг. Тэгэд би одоо өөр юм хийвдэг юм уу яадаг юм бэ гэдэг чинь энэ бол буруу л гэж хэлэн зөвлөх гээд. Хэрвээ өөр юм заавал хийх гээд байгаа бол мэрэгчлээ дагуулж нөгөө жижиг чулуугаар том чулуу те нэг сумаар 7 туулаа гэдгээрээ ингэж дагуулж явна. Шал өөр юм ерөөсөө хийж болохгүй шүү. Магадгүй чи уул уурхайн одоо чиглэлийн сургалт явуулж болно. Заах гэдэг бол сурах хамгийн сайн арга байдаг. Тэ? Тэгэхээр чи ингээд барууны юунд хамрагдаад эсвэл өөрийнхөө туршлагаар нэг юм одоо хиймэл оюухан ашиглаад хичээл хийгээд тэгээд хүмүүст хотод одоо уул уурхайн магадгүй өөрийнхөө чиний яг чиглэл чи юу гинэ? Тий, яг геологийнхоо чиглэлээр юу яа л та. Ном орчуулъя л та англиас. Тийм ном одоо хэрэгтэй л байгаа шүү дээ. Одоо Шүтээсийн геологийн сургуулийн ном хэдэн оны ч ном байдгийг.
мэдэхгүй байна. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн сайхан геологийн номыг баруунаас олж авчираад гэхдээ нэг хэдийн нэг $30 л үсттэй тийм ээ. $30 геологийн сайхан ном авчираад AI-тай нийлж байгаа сайхан орчуулаад монгол хэл рүү. Ингээ Монголынхаа ард түмэн уул уурхаачдад чи номоо өгчин. Өөрөө англи хэлээ сайжруулаад авна. Яасан 2 дахь туулаа. Тийм үү? Дахиад чи тэр номон дээр орчуулсан гэдэг өөрийнхөө нэрийг тавиад 3 дахь туулаа. Тэгээд тэр ном дээр үнслээд чи хичээл заагаад эхлэхээр 4 дахь туулаа. За ингээ энэ номыг би одоо ингээд орчуулад гаргачлаа гэд чи уул уурхаан компаниудад авчираад өгөхөд бол чамайг шууд л одоо геологийн албаны дарга болгодог ч юм уу. Геолог хариуцсан дэд захирлгээл ажлын санд ир. Ингээд 5 туулаа. Ингээд нэг сумаар нөгөө олон туулаа буудна гэдгээ айгүй сайн хараа. Тэгээд ялангуяа энэ манай долгор жав шиг яг олон жил сайхан ажилласан. Бүх юмаа сурцсан ойлгоцсон хүмүүсүүд бол энэ карьерийн дундаж үеийн хямрал гэж байгаа юм л да. Нөгөө middle age crisis гэдэг шиг mid одоо career crisis буюу хямралд орж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өмнө нөгөө залуу байгаад байсан, хүүхэд байгаад байсан. Чи юм сур гээл загнуулаад одоо магадгүй геологч ах нарын бараг л одоо цүнх юм зөөгөөд гүйжсэн. Тэгсэн нэг мэдс яг өөрөө нөгөө ахын төвшөнд ирсэн байдаг байхгүй. Тэгэхээр одоо чи яах вэ гэхээр нөгөө сурагчаас багшийн одоо ройл руугаа дүрлүүгээ шилжнэ л гэсэн. Ажилтнаас гүйцэтгэх захирал руу. Тэгээд ерөөсөө одоо өнөөдрөөс 1-2 жилийн дараа захирал болно гэдэг юу. Захирал болоход наад машина тамруулъя, байраа тамруулъя гэдэг асуудал бол дороо шийдэгдэнэ. Цалин өсч өснө. Уул уурхай чи Монголын хамгийн баян салбар. Хамгийн их мөнгө хаана байна? Уул уурхайд байна. Тэгэхээр уул уурхай бол маш том зах зээл. Энд бол сайн геологоо ойлгодог. Марк шейдрээ ойлгодог. Кампийн зохион байгуулалтаа ойлгодог. Уулын ажлын одоо төлөвлөгөө, санхүүгийн тооцоо, хөрөнгө оруулалтын өгөөжийг бүгдийг нь ойлгодог. Уул уурхайн техник хэрэгслүүдийг одоо паркийг зөв ашигладаг, одоо зөв менежментийг хийдэг те. Энэ бүх мэдлэг хэрэгтэй. Энэ мэдлгүүдийг одоо бүгдийн 100% эзэмших албагүй. Нэг 50%, 60%, 70% ингээд гадарсан хүн бол шууд гүйцэтгэх захирал шүү дээ. За ийм байдлаар долгорж байгаа юу гэдэггүй. За тэгээд чи тодорхой хугацааныхаа дараа прогрессоо бас ганцоо подкастынхаа сонсогч нартай хуваалцаарай. Амьдралд ямар өөрчлөлт гарав? За эндээс юуг нь хэрэгжүүлж байна гэдтэй. За ингээд эргээд сайхан уулзцгаая. Баярлалаа холбогдсон. Амжилт хүсье ажил амьдралд нь. Баярлалаа. Сайн байна уу? За ганц зэрэг байна. За намайг Батцгийн Бачмаг гэдэг. Би ингээд хуваараа бизнес эрхлэлтэй жижигхэн салаан ажилладаг юм байна. За. Гоосны салаан. Тийм одоо ингээд салааны ажиллаулаад 2 жил 3 жил 3 дахь жилдээ болж байгаа байхгүй. Тэгээд одоо орлого зарлага маань яг нэг ашиг олоод байгаа юм шиг гүйч юм шиг нэг тийм нэг л хэмнэлтэй байгаад байгаа болохоор нэг одоо яг яаж зохицуулбал зүгээр вэ? Гэдэг асуух гээд. За Бачмаг болохоор гоо сайхны салон ажиллаулдаг юм байна шүү дээ, тий. Тэгээд яг ашигтай ч юм шиг, үгүй ч юм шиг ингээд байна гэж. Ер нь бол салооны одоо салооноос олсон орлогоороо сардаа уцааж одоо түрээс болон зардлаа гаргаад тэгээд амьдралын зардалд зарцуулж байгаа юу? Зарцуулаа. За тэр маань одоо чинь амьдрал ах хөгч нь авчихад хангалттай хүрж гин үү? Яаж гин хэрэглээ ер нь хэр юм бэ? Хангалттай хүрэхгүй байгаа. Би өөр 3 хүүхэдтэй байхгүй. Зөв. Тийм нөхөр маань бас нөгөө одоо хуваарай л юм хийдэг. Янз бүрийн халтур өнтер хийдэг. Тэгэхээр нөгөө нэг яг орлогын юу нь болохоор би арай л нөгөө илүү нөгөө гэбэл юмнуудыг ингээд зохицуулдаг болохоор бас нэг 3 хүүхэд гэдэг чинь бас манай хүүхдтэй одоо нэг 14-өөс 7 настай хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр бас юм бүх юмд хангалттай өгч чадахгүй л байгаа. Тэгэхээр ямар ч сан амьдралын зардалд бол нэмэр болчтгол юм байна те. Тэгэхээр сардаа бол одоо бас нэг хэдэн сая төгрөг бол салооноос ахуй амьдрал зарцуулаад байна л гэсэн санаа юу? Зөв. Тэгээд одоо ер нь яг энэ одоо ашиг гэж ярил л да энийг. Энэ ашиг маань ер нь бол өсөж гэн үү, буурж гэн үү, хэвэндээ байна уу сүүлийн одоо за жилийн хугацаанд гэж бодоход. Жилийн хугацаанд гэж бодоход одоо сүүлийн сая 2025 оноор авч үзэх юм бол өмнөх жилүүдээс арай жоохон бага байгаад байна л да. Зөв. Шинэ жилээр чинь нэлийн хүмүүс байдаг гэсэн түрүү энэ жилийн шинэ жил бол
нэлээд хүн багтай байж таарж байна. Гэх мэтчлэн ер нь бол арай л буурсан л харагдаад байна л та. Ер нь энэний гол асуудлыг юу гэж харж байна? Өөрөө яг юу гэж нэг томьёол байгаа шүү дээ. Мэдрэмж гэх юм уу да тий. Ийм байж магадгүй ер нь энээс л болоод ах шиг байна гэсэн асуудлын шалтгаан гэх юм уу? Энийг юу гэж харж байгаа вэ? Энийг болохоор доохондоо нэг тэрнээс болсон, энэс болсон гэдэг нэг бодохгүй л юм сезонтой л байдаг л та. Талон гоо сайхны юу болохоор одоо ингээд шинэ жилийн дараа гэсэн жоохон хөнгөө болчдөг. Цагаан сарын дараа хэсэг жоохон хөнгөө болчдөг. Нэг хэсэг баярын өдрүүдээр илүү ачаалттай байж байгаад зарим өдрүүд өнгөөсдөг. Тэгэхээр баярын өдрүүдээр гайгүй хийж ангуутлаа нөх хөнгөө өдрүүд ингээд нөхчдөг юм. Тэгэхээр нэг тэнцүү болоод байгаа юм шиг. Այսэлтэй маркетинг жоохон буруу хийгээд байгаа юм болов уу гэдэг үр бас бодоод байна л та. Ямар маркетинг хийдэг одоо? Яг буст явуулдаг. Facebook дээр. Тийм. Зүг. Facebook дээр яадаг өөрийнхөө эргэн тойрны юуг сонгож жагаад буст хийчихдээ юм уу те? Тийм одоо байгаа байршлаасаа ингээд 6-аас 8 минуттай ингээд буустлдаг гэсэн үг байхгүй. Тэгээ буст явуулахаар яг тэрний араас харилцагч нар орж ирэх үү? Зарим үедээ гайгүй. Одоо жишээлбэл одоо цагаан сарын дараа хүн багтсан байгаа болохоор буст тавьсан ч хүн байгаа байхгүй. Яг магадгүй маркетинг дээр одоо буст хийж байгаа гэдэг манаас өөр их сайн байна л да. Энэ дээр нэмээд контентын маань чанар хэрэг вэ нүэ гэдгийг бас харж болох юм те. Өөрөөр хэлбэл яг тэр хүний сонирхол татхуйц контент байж ээж буст маань үр дүнгээ өгнө. Тэгээд сонсохоор бол заримдаа буст хийсэн ч гэсэн олигтой хүн орж ирдэг вэ гэдэг чинь. Тэгэхээр одоо энэ гоо сайхны салонд очиж үйлчлүүлэх хэрэгцээ бол заавал баяр гэлтгүй ер нь байнга л байдаг л хэрэгцээ байх гэж бодож байна. Тэрнээс гадна бас байршил чухал байх гэж бодож байна. Хэрвээ үнэхээр одоо танай өөрийн чинь Батчимгийн үйлчилгээ сайн стандарт бол одоо боломжийн хүний гомдоохгүй сайхан үйлчлэгээ үзүүлдэгэ гэвэл хот гэж ярьдаг те халуун байршлыг олж одоо сонгомоор санагдаж байна л да. Тэгэхээр ер нь хаахан үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотод үнэстэй те. Тийм Улаанбаатар хотод 3 яамны хажууд байдаг. Хотын төвд гэсэн үг үү те. Тэр тийм талбай том тал Чингисийн музей ард. Сангийн яамны тэр хавцаа. Хууль зүйн яам, сангийн яамны зүг. Тэгэхээр наад байршил чи яг өөрөө хот буюу халуун байршил мөн үү гэдгийг бас юм. Жилийн өдрүүдээр ер нь бол давгүй. Амралтын өдрүүдээр жоохон хүн бага байдаг. Тэгэл нэг оксын хүмүүс ихтэй орж ирдэг юм бол гэж би хардаг л та. Хинг орж иж байгаа үйлчлүүлж хөтлөх маань дандаа оксын хүмүүс гэж таардаг. За тэгээд дараагийн нэгдүгээрт бид нар маркетингаа ярьлаа. Маркетинг дээр бол контентынхоо чанарыг анхаарай гэж ярьлаа тий. Өөрөөр хэлбэл контент өөрөө сонирхол татхууц үйлдэлд уриалсан байх ёстой тий. Хүн тэрийг хараад үнэхээр одоо нэг одоо хоолоор бол одоо тэгээд зургийг хараад идэхээс өөр аргагүй бол санагддаг ч юм уу. За эсвэл гадаадад аялал бол одоо тэр арал дээр нь очиод хэвтгэхээс хэвтмээр санагддаг ч юм уу. Тэр шиг танаас тэр контентыг чи хараад танаас салонор бол ерөөсөө одоо гараал гүймээр санагдахаар байна уу гэдгээ харилцагчнүүдээр харах хэрэгтэй. За хоёрдугаарт байршил бол одоо ийм салооны үйлчлэгэнд хамгийн чухал. Халуун байршил яг мөн үү? Тэрийг эргэж харж явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр байршил өөрөө хөдлөөд идэг. 3 жилийн өмнө гоё байсан байршил одоо бас тийм гоё биш болчдөг. Ягаад тэгэхээр офисууд нь өөрчлөгдөд, хүмүүс нь өөрчлөгдөд байдаг. Жишээлбэл одоогоос 20 жилийн өмнө улсын их дэлгүүр чинь хотын төв байлаа шүү дээ. Одоо улсын их дэлгүүрийг хотын төв гэвэл одоо бас жоохон гайхна гэтэл. Тэр үед бол одоо энэ Blue Sky зочдууд, Шангрила зочдууд чинь юу хотын төв байтугай одоо жоохон зилүүддүүл газар байсан. Тэгэхээр энд Central Tower тэгээд Шангрила ингээд дараалаад баригдчихингууд хотын төв ингээд улсын их дэлгүүрээр шилжиж байгаа байхгүй юу? Одоо улсын их дэлгүүрэнд энд ямар ч офисын таавар байхгүй. Орон сууцны байшингууд улсын их дэлгүүрээр өөр юм байхгүй. Шангрила хавь руу ирэхдээ Шангрила тэрний хойно хичнээн олон офис баригдаж байна. Ингээд хөдлөөд байна гэсэн үг байршил маань. Тэгэхээр байршлыг бол ер нь байн ийм гоо сайхны салооны бизнес дээр бол харж явах хэрэгтэй. За 3 дугаарт асуулт гэх юм уу зөвлөмж гэх юм уу юм бэ? Тэр нь
одоо нэг суудал гэж ярил л да. Одоо нэг сандал гэж ярив те. Танаа салон дотор байгаа. Эсвэл нэг одоо массажны ор гэж ярив. Энийний дүүргэлт хэдэн хувьтай вэ? Ажлын өдөр, амралтын өдөр. За 8 цаг байхад за жишээлбэл нэг хүний хумс янзлахад за цаг байдаг гэж бодъё. Тэгэх юм бол 8 удаа хүн ороод ирээд үйлчлүүлчих юм бол танах 100% дүүргэлттэй байна гэсэн үг. Магадгүй 3 удаа хүн орж ирээ суух юм бол дүүргэлт маань нэг 40 орчим хувь ч юм уу байна гэсэн үг. Тэгэж бодвол ер нь дүүргэлт хэдэн хувьтай вэ? Одоо энэ жишээлбэл манай маникюрын сандал 3 сандалтай байхгүй юу? Тэгээд артистууд маань энэ бол өдрөөр дандаа 2-ороо давхар гардаг. Тэгээд өдөрт хамгийн багадаа гэх юм бол баг гэж тооцсон бол 3 бол болтдог. Нэг хүн л нэг 9 хүн. Тэгэхээр чи хэдэн өв гэж гинэ дүүргэлт нь? Би яг сайн сонс. За. тэнгуүлээ дор хайж за нэг өдөрт нэг хүний 3 хүн гэхээр тийм хүмүүс хэвтэй юм уу? Баг үедээ их үедээ бол дөртөө нэг 5-6 хүн бол авчихна. Нэг хүн л тэгээ нэг 15-20 хүн авах юм. Нэг хүн маань хэдэн авах боломжтой гинэ өдөртөө? Өдөртөө 5-6. 5-6-ыг авах боломжтой тэгэд 3-ыг авчдаг гэхээр 50% дүүргэлттэй байна гэсэн үг шүү дээ. Тэр маань сул зогсолт гэсэн үг шүү дээ, тий? Ер нь бол сул зогсолт байна гэсэн. Тэгэхээр одоо бизнест яах ёстой гэхээр сул зогсолтыг л багасгах ажил хийнэ гэсэн үг. Сул зогсолтыг. Гэтэл дүүрэн байгаад байгаа. Ерөөсөө завгүй яг л харилцагчаа аваад яваад байгаа мөртлөө ашиг гарахгүй байвал яах нь вэ? Үнэн дээр асуудал байна гэсэн үг. Ашигын маржин гэж ярьдаг бизнест өөрөөр хэлбэл тасралтгүй ажиллаад тасралтгүй хүний хумс янзлал өдөржингөө орлого олоод байгаа боловч эргээд түрээстэй төлөө цалиндаа тавиад тэр будаг шунхандаа зарцуулаад ингээд эргээд харсан чинь ашиг олохгүй байгаа бол яах нь вэ? Танаа үн чинь хитрхи хямд байгаад байна. Эсвэл өртөгчөнд эндүү өндөр байгаад байна. Буруу хэд өндөр түрээстэй байшинд орцсон ч юм уу. Цалингийн зардал хэд өндөр байгаа ч юм уу. Ийм асуудал байна гэсэн. Тэгэхээр энэ бол цэвэр менежментийн асуудал. Энэ дүүргэлтийн асуудал бол дүүргэлтийнхээ асуудлаас бид нар юугаа харах гэдэг нь шүү дээ. Одоо өртгөө тий ашигын маржин өртөг үнийн бодлогоо одоо гаргаж ирж харна гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг жоохон бодоодохмоор байна. Жоохон бодоод тал талаас нь үзэгдмээр байна. За хагас бүтэн сайд бол дүүргэлт бол бүр нэлээд навсайтал унах гээд байна уу? Хэдэн хүн ах уу? 1-2 руу буух уу? Тий. Ерөөдөө оройд бол дөрөн цагаар амарч байгаа энэ хавь одоо оршин суугч гэх юм уу? Тийм хүмүүс ерөөдөө орж ирдэг. Оройн цагаар нэг за хоёулаа зэрэг ажиллалаа гэхэд бас нэг 3 мууруулах авах та. Нэг хүн л 3 гэхэд 6 фунт тарж. Тэгэхээр нөгөө байршил гэдэг асуудал руу эхлээд эргээд орж ийна гэсэн үг. Өдөр болгон жигдхэн хүмүүс авдаг. За дүүргэлт нь одоо юу гэдгийг танах нэг өдөр 1-2 хагас бүтэн сайн 1-2 хүн аваад тэгснэ ажлын өдөр 3-5 хүн аваад ингээл явахаар дундаж дүүргэлт чинь магадгүй одоо юу гэдгийг баг нэг 4-өөс итерхгүй л болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр 60% дүүргэлттэй л гэсэн үг ер нь нэлэхүүд нь бодоод үзье. Гэтэл арай өөр байршил дээр хагас бүтэн санд бас нэг 2-3 авчдаг. Ажлын өдөр магадгүй танаа авдгаас арай жоохон цөөхөн авдаг. Гэхдээ дундажлаад бодоод үзэхээр дүүргэлт маань 60%-аас өсөөд 80% болж явах юм бол энэ маань эргээд яах нь ашигч чинь бол тим хэмжээгээр нэмнэ гэсэн үг. Дүүргэлт 60%-аас 80% болоход танаа ашиг бол одоо багтаа юу гэдгийг баг 30% өснө гэсэн үг. Ер нь бол 30% өсөлт танаа ашиг дээр гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдлаар нэг том зураг харна гэж ярьдаг л да. Том зургааныг хараадах. За тэгээд үнэ өсгөж болж гэнэ үү? Үн өсгөхийн тулд үн өсгөхийг одоо хүмүүс яавал хөлийн зөвшөөрөх гэхээр үйлчлэгээний чанар тий? За өөрсдөө харилцагчийн нөгөө нөхцөл байдал. Тэгэхээр тэр хүмүүсийн хумс застын байна гэж ойлголоо. Хумс анзалтын байна гэж ойлголоо. Тэгэхээр ярилцаж үзэн штэ. Амьдрал ахуй нь ямар хүмүүс байна? Тэр хумс засах гэдэг асуудлыг хэр ач холбогдол өгдгийг тий? Тэгэхээр хоёр юм байна л да. Одоо зүгээр хоол идэхдээ өлсөд байгаа учраас өл дарах гад хоол идж байгаа хүн байж болно шүү дээ. Ямар ч хоол байсан тэр үнд хамаагүй. За тэгэхдээ тийм учраас хоолыг бол хямдхан байх хэрэгтэй гэж үзэж чинь чанар тийм сонирн биш. Яг л нөгөө нэг хүн нь бол
хоол гэдэг бол одоо баг эм гэж үздэг. Тийм учраас хоолнд онцгой ач холбогдол өгдөг. Хоолнд мөнгө зархад бэлэн ийм хүн байж болно. Тэгэхээр энэ юмыг ингээд одоо хумс засаж байхдаа цуг суугаад ингээд ярилцаад чинь яг өөдөөдөөсөө хараад суудаг гэж би ойлгосон. Тэгэхээр ярилцлагын ингээд ярилцаад тодруулна. Мэдхгүй хүмүүс хумсаа засуулахгүй болохгүй л гэдэг. Тэгээд хамгийн амтхан хумс засдаг газрыг би одоо хайж явдгийн штэ гэд хүн болгон яриад байх юм бол та бол үнэ нэмж болохгүй гэсэн үг. За гэтэл эсэргээр одоо энэ хумс одоо засаад гоё байна гэдэг бол надад их гоё. Энд бол одоо их хамгийн сайн гоё зассан юуг л би бол мөнгө төлөхөд бэлэн гэдэг ийм байвал та үйлчлэгээний чанараа сайжруулад үнэ нэмээд ээж болно гэсэн үг. Хүмүүсүүд маань ихэнх хувь нь ямар нэгэн байдлаар манайх руу ирж амжихгүй тохиолдолд өөр нэг газар ороод ялцуулт үе буцаад ирдэг байхгүй. Тэгээд энэ чинь та яагаад иймгүй бодвол цаана бодвол ингэхээр харин завгүй болоод өөр газар бодволчлаа гэдэг юм уу те. Тэгээд ирэнгүүтлээ нөгөөдөл нь одоо ингээд хуурч юм уу сэтгэж ирдэг байхгүй. Тэгээл буцаад танаа дээр бодвол ингээд сэтгэдэггүй ингээд гой байдаг болохоор буцаад ирдэг гэдэг. Ерөнхийдөө сэтгэл ханамжтай буцаж ирдэг чанар сайн үйлчлэгээтэй л гэж би боддог. За тэгвэл наад үйлчлэгээний чанарыг чинь хүмүүс харилцагчнаар үнэлж байна гэж үзэж байна. Гэхдээ илүү мөнгө төлөхөд бэлэн байна уу гэдгийг ярилцлагын аргаар тандаж тодруулъя. За. Ерөнхийдөө яриад тэгээд ингээд асуугаад одоо юу гэдгийг тэр хүний хувьд бол одоо магадгүй нэг удаа хумс янзлуулахад хэд үдий. За. За юу хэлснээс л хамаарна да тэгээд. За дунджаар. За нэг 70 80 мянга. За 70 мянга гэж бодъё л дээ. Тэгвэл 70 мянган төгрөгийн одоо энэ хумс янзлж байгаа үйлчлэгийг 77 мянга болгоход тэрийг мэдрэхүүл гэж байгаа. Аргагүй одоо 77 мянга бололгүй яг хөө эдний үйлчлэгээ сайн штэ гэж байгаа бол 77 мянга болгоод өсгөх хэрэгтэй байхгүй юу? Инхээр танаа цэвэр ашигын маржин чинь тэр хэмжээгээр өснө. Зардлуудаа хасаад ирэхээр магадгүй танаа одоо түрээсийн зардал төлөөд бариад инхээр 50 мянган төгрөг гэж бодъё л доо. Тэ? Тэгэхээр нэг хумс бүрээс 20 мянган төгрөгийн ашиг олдог байсан бол за 27 мянган төгрөг болоод өсгөр яаж чинь. Танаа цэвэр ашиг бараг 20 гаруй 20% өсөө өвчиж байгаа байхгүй юу? Энэ бол маш том өсөлт байхгүй юу? Тэгэхээр 70 мянган төгрөг гэд харилцагчийн хувьд бол 7 мянгаар буюу 10% л өсөж байгаа. Танаа ашиг болохоор яаж чинь 20% өсөж байгаа байхгүй юу? Тэг харилцагчид бол 10% л үнийн өсөлт. Танад бол ашигын бол 20 гаруй өсөлт ингээд ороод ирнэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар энийг бол харилцагчийн нүдээр харах зарчим гэж ярьж байна. Ерөөсөө одоо бизнесийн стратеги гэдэг юм чинь харилцагчийг ойлгож, харилцагчийг мэдэрч, харилцагчийн нүдээр одоо тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ харснаар л гарч ирдэг. Тэгээд үн хямдруулж өрсөлдөхийг бол би зөвлөдөггүй. Үнэ хямдруулна гэдэг тийм ухаалаг бизнес бол биш. Үнэ өсгөж чадчихагаад харилцагч нар чинь тэрий чинь тэгэлгүй яг хөө эдний бүтээгдэхүүн үнэ өсөх ёстой гэж үзэж байгаа бол та зөв бизнес хийж гин гэсэн үг ерөөсөн. Яагаад ингэж яриад байгаа вэхээр түрүүн магадгүй зарим үзэгчид гайхчихж магадгүй. Одоо энэ ганц зөрөгч одоо юу үнэ өсөг гэдээ юу яриад байна. Түрүүн бид Бачимгийн анхны асуудлыг сонслоо ш. Сайн үйлчлэгээ явуулд юм байна. Гэтэл явуулаад 2 жил ажиллаад олсон одоо орлогоороо нэг айлын амин зуулгыг яг сэтгэл хангалуун хангаж чадахгүй байна гэдэг бол эдний бизнес асуудалд орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр би асуулаа чанартай мó чанартай байна, байршил боломж юм бэ, түүл үнэ өсгөл гэж. Гэтэл үнэ өсгөхийн тулд судалгаагаа хий, тандалт хий, үн өсгөлтийг үн өсөж байгаа байдлыг танаа харилцагч хүлээн зөвшөөрөх үү? Би жишээлбэл одоо зарим газар үсээ засуулаад маш гоё засаад тэгэнгүүт одоо тэр 25 мянга ч гэдэг юм уу? 30 мянган төгрөг ч гэдэг юм уу? Айгу хямдхан байх гэдэг шүү дээ. Зарим үсчин бол магадгүй 50 мянган төгрөг, 60 мянган төгрөг шүү. Тэгвэл би боддог байхгүй. Энэ одоо ийм гоё үс засчаад тэгээд 25 мянган төгрөг миний үсийг засчаад одоо оролт чинь 40-50 минут сууж байгаа шүү. Тэгээд энэ түрээсээ төлөөд ашигтай ажиллах юм уу? Ягаад тэгэхээр би миний үсийг засж байгаа хүн ашигтай байгаад ашигтай байснараа бизнесийн тогтвортой дараагийн удаа намайг ирэхэд хаалгаа бариагүй байхыг хүсдэг байхгүй юу? Харилцагч гэдэг чинь өөрөө одоо тэгээд цус гаргаж бүх юмыг хямдруулж ингэж авдаг тийм хүн биш шүү дээ. Адилхан тэгэл харилцагч сервисээ авлаа. Нөгөө бизнес эргээд ирэхэд улам гоё өргөжсөн л байх хэвээр.
Тэгэхэд Монголд айгүй олон бизнес энэ хэтэрхий одоо ашиг багтаагаасаа болоод дампуурал хаагдтал ингээл ийм үхлийн циклд орцсон явж шүү дээ. За ийм зөвлөгөөнүүд өгмөр. Тэгээ саяны 3 асуудлыг сайн бодож үзээрэй. Тэгээд эндээс бол яалтчгүй хэрэгтэй стратеги гарах байхаа гэж найдаж байна. Тэгээ чи өөрөө бас бизнесээ ер нь нэлээсээ ойлгодог юм яриаг чинь сонсоход. Тэгэхээр ер нь тийм байна. Тэгэхээр чи зөвхөн дотор нь ажиллаа зогсохгүй бас стратегч хүн байна. Тэгэхээр зоригтой хий. Зоригтой туршилтуудыг хий. Зоригтой туршилт хийж иж бизнес амжилттай болдгоо шүү. За амжилт хүсье бачим. Баярлалаа. За. За та бүхэн маань үзэж байгаа лиг одоо subscribe дарахаа мартаоцай. Шинэ дугаар орох болгонд танд мэдэгдэл очино. Тэгэхээр та шинэ дугаар болгоныг цаг алдалгүй үзэх боломжтой болно гэсэн. За тэгээд сүүлийнхээ асуултыг болохоор яг би яг хамгийн их орж ирсэн асуултуудыг багцлаад танаас асууя гэж бодсон. Юу гэхээр гадаад ажиллаж байгаа хүмүүс айгүй холбогдож байна л да. Яг холбогц би яг түрүү хэлсэнтэй Viber дугаараа үлдээгээрэй гэд. Тэгээд яасан гэхээр гадаад олон жил амьдарчаад мөнгө цуглуулчаад буцаад ирье гэсэн чинь байр суурь болцсон. За одоо яах вэ? За нэг цуглуулсан одоо дахиад нэг 2-3 жилийн дараа ирнэ гэсэн хүмүүс байна. За тэгээд тэндээ тодорхой хэмжээний одоо байр машины мөнгө цуглуулчихсан. Одоо багасанд нь байгаа. Тэгээд тэрүүгээрээ одоо байр авах уу, машин авах уу, эсвэл бизнес эхлүүлэх үү те. За ирээд карьераа эхлүүлэе гэгэнгүүт 30 40 50 хүрэх байгаа хүмүүс маань ямар нэгэн байр суурьг болтон байна. Яг одоо яах юм юугаа учраа болохоо болчлоо гэсэн асуултууд бол нэлээд орж ирсэн. Ер нь одоо манай нийгэмд тохиолдож байгаа том нийгмийн асуудал. Тэгээ энийг чинь одоо эргээд чинь буцааж байршуулах хөтөлбөр гаргах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр Монголын төр ер нь иргэдээ ерөөсөө хайрлаж чадахгүй. Одоо ингээл нөхөр нь нас урчдаг, эхнэр хүүхэд нь гудамжинд төвөгдөл гардаг, ипотекийн зээл нь байранд хураагдчихдаг, байр нь урагдчихдаг. Гэтэл энэ статистик байхгүй. За саяны энэ одоо мөрөдөд тоглоомд дунтж байгаа асуудал. Энэ статистик байхгүй. Ерөөсөө төрийн зүгээс энэ ард түмний хайрлсан бодлого ерөөсөө явуулж чадахгүй шүү дээ. Ягаад гэхээр сонгуулийн цикл 4 жилийн цикл. Цикл дотроо дахиад 4 жил сайд хийсэн хүн байхгүй. 4 жилийн хугацаанд 3 хүн ээлжил сайд хийдэг. Ингээд энэс болоод ерөөсөө нийгмийн бодлого алдагдчихад байгаа. За тэгэхээр тэрний нэг нийгмийн асуудал бол саяны асуудал. Гадаад руу одоо мөнгө л хайж явж байгаа шүү дээ. Энэс амьдрал хайж явж байгаа юм байхгүй. Амьдрал бол энд байгаа. Их орон энд байж. Хинхэн буцаж ирмээр энэ их орон. Жохон мөнгө зарим нь хийчлээ буцаж ирмээр байдаг. Тэгэхэд буцаад одоо тэрийг эргët нь одоо нутагшуулах хөтөлбөр байршуулах одоо юм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо тэгэл нэг танил нөхөд найз нөхдөйгөө яриад юм. Манай асуудлууд юм гэр бүлийн өрөө найз нөхдөйгөө нэг дарагдаад энийг төр зэг сонсч чадхаа байсан. Яг бол сонсдог сайд маань дандаа салбарын биш байдаг. Улс төрчийг авчаа сайд болгодог. Имлэгт орж үзсэн хүн эрүүл мэндийн сайд болчдөг. Багш хийж үзсэн хүн боловсролын сайд болчдөг. Санхүүгийн мэдлэггүй сангийн сайд болчдөг тийм ээ. Ингээд нөгөө вагийн орж ирээд юмаа ойлгох гээд байж итл хусуулаад дараагийн сайд болчдөг. Ингээд төр зэг чинь ерөөсөө иргэдийн энэ гэр бүлийн хүрээлэл, найз нөхдийн хүрээлэлд болоод байгаа нийгмийн маш их тулгамдсан асуудлуудыг ерөөсөө мэдж чадхаар хэлж байгаа. Статистикаас энэ харагддаг. Тэгээ тэрний нэг асуудал бол саяны асуудал байгаа. За тэгэхээр зүгээр энэ айгүй чухал асуудал хүндсэн учраас төр зэгт уриалах гэдэг байхгүй. Энэ гадаад гарчаад эргэж ирээд ирмээр байгаа улсуудаа буцаан байршуулах юм технологи систем бий болгооч. Тийм ээ. Энэ вебсайтын дээр хийгээд тэр гадааддаа юу хийж исэн гэд мэдээлэл бүглэнгүүд энд нь Монголын компаниуд орж ирээд бас гадаадад ийм хийжсэн үнийг аваач гэдэг юм ингээд матч хийдэг цалин үлсөө тохирдог ч юм уу те. За байр сууцын хувьд тэр 8% зээл мэйл хамруулж болдгоо юм. Тийм. Бодлогоор дэмжиж болно шүү дээ. Гадаадад ажиллаж байгаа буцаж ирээд эндээ ажиллана гэвэл тэр 6% зээлийг олгоё оч гэдэг юм уу. Тэ эн чинь бид нар чинь буцааж хүмүүсээ авах хэрэгтэй үсттэй. Тэгэхгүй одоо гараа тэр чигээрээ зайлуу тэндээ тэгээд яв гэж болохгүй шүү дээ. Энд чинь бас гадаад улсын ажлын одоо бас соёл мөөлийг ойлгоцсон. Ер нь бас улс орны бас тэргүүлэх сүхэтэй ч гэдэг юм уу сэргэлэн ч гэдэг юм уу тийм улсууд нь байгаа байлгүй. Тэр улсуудаа бид буцааж авчрах хэрэгтэй. Яг төрийн бодлого өгүүлгэж чинь. Тэгэд энийг би шууд зөвлөгөө өгөхөөс өмнө төрд уриалах гэдэгхгүй. Төрийнхөө бодлогыг гаргах төр ажиллаа хийгээч. Одоо над улс төрийн сонгуулаа болооч. Одоо ээлжиж одоо би сайд болох ёстой л гэд яваад байт юм ерөөс.
Би одоо 2 сонгогчлоо, би сайд болсонгүй. Тэгэхгүй бол эсрэг коннотарлаа шүү гэл. Гэхдээ чи зүгээр их хурлын гишүүнээ хийгээд тэр сайд хийж байгаа хүн чадлаараа явж л байл. Юмаа ойлгоо 4 жил сайд хийгээд дуусгалтай. Нэг 4 юм хийгээд гараад. Жил хагасан хугацаанд яаж юм хийж авчихгүй. Ерөөсөө. За нэг ийм өөрөлд гаргамаар. За яг наад улсуудын чинь хувьд бол зүгээр мэдээлэл хэрэгтэй шүү дээ. Одоо найз нөхдөс юм сонсохоор үнэн яриад байгаа ч юм удлаа яриад байгаа. Зарим нь бити ирээ наанаа өвтэлгэн. Зарим нь бол хүрээд ирээл гэн тий. Яхаа тэгээ дийлэнх нь өөрх нь хар ажил хийгээд тэндээ утсан удцсан. Тий яг хөө тэр Яг өндөр карьер мэрэгтэйсэн бол Монголд ирээ шууд бол ажил төрөл болоод толох. тий тэгэхээр тэнд би бол одоо гадаад ажил хийжсэн үст юу ч харж байгаа хөө. За зарим нь бол бизнесмен чиглэлээр ажиллаж байгаа. За тэр бизнесийн ухааныг сурсан байна. За зарим нь бол одоо магадгүй үйлдвэрт ч юм уу барилгад ч юм уу одоо ийм ажил хийж байгаа тийм. Эндээс юу сураад байгаа гэхээр ажлын тийм хандлага арга барил сураад байгаа. Би бас одоо гадна ажиллаж хагаад ирсэн хүмүүсээ ажилд авч үзсэн. Ер нь бол хандлага, ажлын арга барил айгуу дажгүй байдаг байхгүй юу? Ер нь Монголд байсан улсуудтай харьцуулахад. Яг тэгэхээр тэнд чинь систем байгаа биш. Ядаж цаг барьж байна. Ядаж өдрийн ноорм төлөвлөгөөгөө биелүүлж байна, тий? Тэгэхээр ийм давуу тал бол танд байгаа шүү гэж нэгдүгээр мессежийг өгье гэж байна. За хоёрдугаар та үнэхээр ажил хийнэ чадна гэвэл Монгол хүн олдохоо байчлаа гэдэг мэдээллийг магадгүй интернетээс харсан байж магадгүй. За тэрийг би бизнесийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа хүнийд тийм ээ гэж баталгаажуулж хэлье. Үнэхээр Монголд хүн олдохоо байсан. За эн чинь ерөнхий мессеж шүү дээ. Юу гэсэн үг юм гэхээр өглөө 9 цагтаа ажилдаа дур сонирхолтой өөрөг хариуцлагатайгаар ирээд орой 6 цаг байдаг юм уу хэд ч үдгийн тэр хүртлээ өөрт оногдсон ажлаа чин сэтгэлээсээ бүрэн төгс хийдэг хүн олдохоо байлсан. За хэрвээ та ийм хүн мөн гэж итгэж байгаа бол та Монголд ирэх нь зөв. Яг бол та энд ховрын бараа болсон. Ховрын бараа бол маш өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр та өөрөө энийг нэгдүгürt нотолж тухайн одоо ажилд орсон компанид бол харуулах хэрэгтэй. Харуулад энийг нотолсны дараа бол та ороод цалин үйлсэн бол мэдээж тохиролцсон. Тэгээ би ийм ажил хийж байна. Би одоо олонний жишгээр ажиллахгүй. Би бол миний хийдэг бүтээмж, миний ажлын 8 цагт гаргаж байгаа бүтээмж, миний хажууд сууж байгаа хүнтэй харьцуулахад 2 дахин 3 дахин өндөр бол би тийм хэмжээний цалин авна гэхэд өнөөдөр Монголын компани эцдүүд, захирлууд бол энийг ойлгодог болсон гэсэн. Хүчээр одоо ойлгохоос аргагүй болсон. За одоо 90-ад он 2000-ад онд бол компанид орог ажилд орохын тулд бараг таньдаг хүн байна уу гэхээр хайдаг. Ажилд оруулаад өөрчлөгдөг байсан шүү дээ. Тэгээ 10 оноос жоохон өөрчлөгдөж яваад одоо 20 оноос хойш бүр гоё болчиход байгаа. Тэгэхээр ажилтны талдаа үнэхээр ажиллаад хийгээд бүтээгээд өгвөл одоо үнэлээд хайрлаад нандинаад байх ийм юм руу бол орцсон байгаа шүү гэдэг. Энийг би одоо яг бизнесийн үнэв бодтой мэдээллийг одоо энэ саяны асуулт асууж байгаа хүмүүст хэлмээр байна. Тэнд сурсан мэдсэн зүйлгүй ажлын арга барил, ажлын сахилга батыг эзэмшиж чадаагүй, өөрт итгэлгүй байгаа бол мэдээж Монгол бол тийм хүмүүсийн хувьд бол мэдээж хэцүү. Чинь яаж ч утсан цалин баг штэ. Тэнд одоо нэг нүд хариулж байгаа хэдэн цаас авчдаг тэтгэлэг нийгмийн халамж одоо жишээ нь авчдаг ч юм уу те. Энд бол тийм байхгүй. Хүнд ширүү нөхцөл орчин мэдээж өгтөн. За тэгээд эцсийн философийн асуудал руу оръё. Сонголт бол таны сонголт. Та тэр улсынхаа одоо иргэн болоод тэр улсаа хайрлаад тэр улсынхаа ирээдүйн төлөө, тэр улсын эдийн засгийн төлөө, тэр улсын нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж чадчих бол тэр таны л улс. Зүгээр цагаач. Тэнд бол нийгэмд нь багтаж шингэхгүй. Тэр улсаас та юм авах гэж утсан. Юм өгөх гэж чив. Тийм бол Монголд иргэж ирсэн дээр. Яг тэр хүний амьдрал яавал утга учиртай байх вэ гэхээр нэг юм өөрийн гэсэн ард түмэн үр хүүхэдтэй үлдээх нэг нийгэм тэнд өөрөө гар бие оролцож бүтээх хүсэл эрмэлзлээр л хүний амьдрал тодорхойлогдох болохоос биш байр машинаар хүний амьдрал тодорхойлогдохгүй, цалин мөнгөөр хүний амьдрал тодорхойлогдохгүй. Тэгэхээр happy гэж яриад байгаа шүү дээ. Хүн одоо 60-таа 70-таа happy хөх гэдэг байхгүй аз жаргалтай. Тэр юугаар дүгнэгдэх гэхээр байр машинаар дүгнэгдэхгүй шүү дээ. Авсандаа ямар байр машинаар жирээд орох биш. Гол нь би өөрийн гэсэн хүмүүстэй байгаад
my people гэж ярьдаг. Миний хүмүүс гэж ярьж байгаа. Миний ард түмэн гэсэн. Миний ард түмэн гэдэг нэг юм байгаад тэрнийхээ төлөө бол би ажиллаад тэдэртэй бол би хэрэгтэй юм аа ингээд хийцэн гэдгээ хүн өөрөө л мэднэ л дээ өөр хүн дэрийг хэмжихгүй. Ингээд мэдж байгаа бол тэгэл тэр бол аз жаргалтай амьдрал. Тэр бахархалтай амьдрал байна. Үр хүүхдүүд ачнараа тойрол суулгачаад ингэсэн шүү эмээ нөгөөнө гэж ярих ийм амьдрал байна. Тэр баруунд очисон улсдаа тэгээд тэр нийгмийн хэдүүлээ яваад тэгж бас амьдэрч болно шүү дээ. Тэгж чадахгүй багтаж шивгэхгүй. Нэг л ийм олон хонь дунд орсон нэг ямаа шиг ингээд сондгороод тасарчгүйгээд уул хадар тавьгаад ингээд байгаа бол эргээд ирсэн дээр ямаа сүрхтэй нийл ямаанууд хахад төлөө юу? Тэнд л аз жаргал байна. Тэрнээс яг вэ энэ утаа мутаа дүгжирл мүчрэл энэ бол дэлхийн улс бүрт байдаг л энэ асуудалгүй ус гэж байхгүй шүү дээ энэ бол. Бүгдээрээ л асуудалтай ямар нэгэн байдлаар асуудалтай хамгийн сайхан гэдэг нэг Америкт нь хүртэл ямар их асуудал. Америк бол одоо тэгээд будчдаг барьчдаг гэл яг хүндрэлтэй дүүхтэй стресстэй л. Уцаад ирэмдүүлэх юм бол зүгээр үгүй явуулдیں штэ гэсэн штэ. Тийм машиныхаа цонхыг хаглуулна ч гэдэг юм ингээл аюултай газрууд нь байна. Аюулгүй газар амьдрихээр мөнгө төл тий. Гэтэл Монголд бол бас бурхны авралаар сайхан байна. Тэгээ энийг энэ бас ингээд хадгалах улам сайжруулах хэрэгтэй ер нь бол тий. За хоёул одоо л яг нэг сонголтын одоо тэнд асуусан хүмүүстэй ингээд үлдээчлээ. За гадаад байгаа хүмүүс маань өөрсдөө яг үнцний хаана байгаа гэдэг нь ойлгоод за сонголтоо их юм. За тэгвэл нэг олсон 5 төгрөгөө яах вэ? За ирмээр байгаа хүмүүс маань байгаа дээ шүү дээ. За ирэх Монголдо ирэх одоо сонголтоо хийцэн. За би нэг 3 жилийн дараа ирье. Тэнгүүд нөгөө нэг амьдралын баталгаа жоохон Монголдо ирэхэд нэг орон байрны бэлэн, унах мунаан бэлэн гэл нэг ахуулах хүсэл байдаг. Одоо байгаа энэ дансанд байгаа хэдэн төгрөгөөр одоо авчих юм уу? Одоо яг нэг асуулт нэр одоо энэ дээрээ бол бонд авах юм уу гэж байгаа байхгүй юу? Байр авах юм уу, бонд авах юм уу? Яах юм? Яг хөө тэр хүний зорилгоос хамаарна. Яг асууж байгаа асуултыг би тэгж ойлголоо. Одоо байр авахгүй бол 2 жил хүлээсний дараа үнэ өсчих юм шиг үстэй гэдэг ийм асуулт байх шиг байна. За яг тэрэнд бол өнөөдөр яг өнөөдрийн түвшинд хариулт өгөхгүй тодорхойгүй байдал нь дэндүү их байна. Ерөнхийн миний мэдрэмж бол байрны үн төдийлөө олигтой өсөхгүй баха. Энэ бол мэдрэмж шүү дээ. Яг маш олон хүчин зүйл нөлөөлөл. За жишээлбэл төгрөгийн ханш сулраад ах юм бол одоо долларын эсрэг сулраад ах юм бол байрны чинь бүх материал орж байгаа арматур нөгөө пилта милта бүх юм чинь доллараар авдаг учраас тэрийгээ дагаад өртгөн өсөд байрны үн өсчдөг. За нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал түгжирэл. Түгжирэл бол одоо монголчуудыг хүчээр байршил руу төлөх чинь. Нэг хөдөл хөрөнгийн үн цэнд нөлөөлдөг 3 хүчин зүйл. Байршил. За тэгэхээр ямар байршил үн цэнтэй болдог вэхээр хүүхдийн сайн сургуулийн хажуудах байршил үн цэнтэй болдог. Эсвэл хотын төв яг офисууд төвлөрсөн ариуны эргэн тойрны байрнуудын байршил үн цэнтэй болдог. Тэгэхээр энийгээ бодно гэсэн үг. Та хаана авах гэдэг. Та одоо магадгүй нэг тийм сургууль соёлтой нэг ойрхон байхгүй. Хотын төвд одоо тэр урлаг соёлын төвөөс зайдуу байхад болноогүй тэр газруудад бол байрны үн төдийлөн өсөхгүй гайгүй байх боломжтой. Энэ байршлуудад авахгүй бол болохгүй гэж бол ер нь авсан дээр. Яагаад тэгэхээр одоо бид нар хүүхдийн сургууль амрангуй төгжил байхгүй болчиход байгаа байхгүй юу? Эн чинь юу гэсэн үг гэхээр монголчууд хүүхдээ машинаар сургууль руу зөөгөөд байна гэсэн үг. Энэ маш хортой. Энэ маш олон зүйлд хортой. Нэгдүгээр төгжилд хортой. Хоёрдугаарт энэ хүүхдээ зөөж байгаа эцэг хортой. Гуравдугаарт машин хортой. Дөрөвдүгээрт агаарт хортой. Тэр машин чинь нэгээд агаар бохирдуулаад явж байгаа. Хамгийн чухал нь хүүхдэд хортой хамгийн эцэст нь. Тэр хүүхэд амарч тоглож, наадаж, өнгөрч одоо тэр барилдаж байх хэвээр хүүхэд өмхийн машин дотор өдөр болгон 2 цаг сууж байгаа хүүхдээ алж яана л гэсэн. Тэр одоо нуруу мугасны гэмтэлтэй хүчил төрчин дутагдaltaй тийм л хүүхэд бол. Тэгээ тэр машинд юу хийж вэ? Мэдээж гар утсаа үзэж байгаа. За ингээд одоо 8 9 настай одоо 10 настай хараа муудсан лиз зүүсэн л хүүхэд гарч байна. Тэг үзэхдээ гадаадынхаа гадаадынхаа буруу зүрх ямар контент үзэж байгаа ч тэр бүүмэд. За эцэг эхчүүд нь бахархаад байдаг. Манай хүүхд англи хэлтэй болчлоо, YouTube үзэж байна. Болж гин гоё англи хэлтэй болчлоо. Гэтэл ямар сэтгэл зүйн травма, шок, ирээдүйд илэрх заван одоо сэтгэл зүйн хандлага юмнууд орж иж бүүмэд. Энд ч мэдгүй. Энийг боловсролын яам, соёлын яам судалж хэлэх ёстой шүү дээ эцэг эхчүүд өнөөдөр. Тэрнээс тэрнийг эцэг яаж судлах вэ? За тэгэхээр энэ юг харуулад байна гэхээр
ухаалаг эцэг эхчүүд бол одоо хүүхдийнхээ сургуулийн хажуудлын байрыг авч эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр Америкт бол тийм л байдаг. Сайн сургуулийн хажуудлын байрны үнэл өсчлөө байхгүй. Яагаад тэгэхээр хүүхэд Google орж явах хэрэгтэй сургууль. Алхаал орж явах хэрэгтэй. Харин Монголын бол гайхал монголчууд бод. Тэр тийм болно. Одоо тэгэл хүссэн үсээгүй л тийм болно. Ойлгоо шүү дээ. Өмжингээ нэг одоохондоо л яхад машинаар үргэжий барьчий гэж бодоод тах шиг байна л дээ. Явандаа хүмүүс ойлго. За болио ингэж одоо там болж тэ. Хүүхдээ Google ордог нэг километр доторх юм сургуулиуд руу оруулаа шүү дээ. Тэгээ сайн сургуулийн эргэн тойрны байрны л үнэсэх байхгүй юу? Ер нь бол тийм л байгаа. Зүгээр тийм л байдаг үйл хөдлөлтөрнүүд байна. Ер нь бол Монгол улсын үйл хөдлөлтөрнг бол нөгөө тэмээ төлөөд тэнгэрт гарахгүй гэдэг шиг. Лондон шиг, Нью-Йорк шиг, Парис шиг өсөхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр манайх дэлхийн санхүү, бизнес, урлаг, соёлын төв биш байхгүй юу? Байрны үн яхаараа тэр Лондон, Нью-Йорк, Сан Франциско тэгж аимшигт өсдөг хэр гадаадууд ирж аваад. Одоо сүүлийн үед хятадууд Японд ирж байр аваад. Гадаадууд байр аваад тэгэхээр ингээд бүр галзууртал өсдөг. Тэгээ Монголд бол гадаадууд ирж байр авахгүй. Одоо яасан гэж авах юм? Тийм ээ. Монголчууд өөрсдөө л авна. Монголчууд цөөхүүлээ. Улаанбаатарын газар том. Цахилгаан станцуудаа уулан барайл. Ер нь бол тех байсан юм билээ л дээ 90-ад онд. Одоо айж бэмгэнж ядуу гуйлагчин гэж одоо айж суухын оронд ерөөсөө тэр үед чи хямдхан байлаас цахилгаан станцны 100-200 сая доллар байсан. Зээлийн аваад 5 дугаар цахилгаан станцаа барайл. Хурдны зам хотын төвөөсөө татаад өгснөг 50 сая доллар л үсттэй. Татаал тэр налаахын тэр сайхан хүнд юу гэж юу гэдэг вүлээ? Ямар юм гэдэг вүлээ? Биш ээ нөгөө хонхор тий хонхор байна. За ийшээ богдуул руу гараад байна ингээл өчнөөл юм байгаа байхгүй. Ингээл нэг 2-3 тийшээ хурдны замд та тэрэн дээр гарчаар 10 минутанд ороод ирчдэг. 120 км/цаг нисэлэний их тавины гудамжинд 10 минутанд орж ирдэг. Ингээл хийцсэн байх байсан. Тэгсэн бол ямар ч утаагүй хүн болгон хямдхан байртай байх байсан. Тэг яг хөө тим юм умаа ингээд бас барих байх ер нь. Монголчин хамгийн том газар нутагт нэг хүн ногдох улс шүү дээ. Тэгэхээр энд бол тийм байрны үн тэгж аимшигтай өсөх, хязгааргүй өсөх бол ямар ч эдийн засгийн томьёо бол байх. Тэрийг би айл 2012-3 он тооцоё гэдээ харж лээсэн. Миний тэр бол нотлогдож байгаа. Одоо бол нөгөө 6% зээлтэй. Хотын төвд ойрхон байшингууд л өсөж байгаа шүү дээ сүүлийн үед. Тэгтэл тэд нар өссөний хажууд жоон сургууль соёлоос хол байрнууд юм үнсэн шүү. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол ямар төрлийн байр авах чаа гэдгээсээ хамаараад сонголтоо хийж. Хамаараад сонголтоо хий гэж. Тэгээд яг энэ асуусан хүмүүс маань бол 50 төгсөж байгаа хүүхдүүд нь л хизээний том болчихсон хүн байсан. Тэгэхээр магадгүй одоо сургууль цэцэглэхдээ ойрхон байх бас шаардлагагүй байх магадлалтай. Магадaltaй тэх юм бол тэгээд дахиад жил 2 жил ажиллаж чаад бэлэн кэш гэж ирдээ бэлэн мөнгөө барьж орчиж жагаад үнэний хямдруулаад авчихлаа. Одоо манайх ч нөө баартрын эдийн засаг руу шилжчихсэн. Барилгын компаниуд бие биендээ ингээд 20-30 чин баартраар өсөрөөд баахан байртай хүмүүс байна. Бэлэн мөнгө чи хаан болчиход шүү дээ. Яг өнөөдрийн цаг үед. Тэр бэлэн мөнгөө барихад бол маш онцгой хямдрал авах боломжтой байна. Одоо чи юм зарил гэхтэр зэрэг тийм машин оролцуулах юм байр орчих. Үгүй юмаа зарах чаас дахиад зарагдахгүй юм авч яах вэ гэдэг юм асуудал руу орчих. Тийм ерөөсө бэлэн мөнгөтэй бол бас нэг хэдэн дөөр хямдруулаад авч чаддаг шүү нэрээ. Тэр бол бэлэн мөнгөө бариад ирээд том сахан талбайтай тий 100 150 200 м квадрат талбайтай байр метр квадрат нь 3 саяар авч болж шин. Тий. Өдөр чинь тэгээд холдоо хаал шалаа ээжтэй тий. Нэг тийм бас муухайч байршилд биш. Метр квадрат 3 саяд бол байр авч болж байна. 4 сая байр авч болж байна тий. 2 сая руу жоохон оруулж бас болж байна. 2 сая 700 800 авч болж байна. Зарим байршилт бол одоо солиорж 7 8 сая болж байгаа сурагтай байна. Тий. Харин өөр нэг 2 3 өрөө барьж хэдэн тэрбум болчиход байна шүү дээ бурхан минь. Харин тий. За хоёлаа энэ төрөйд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөө. Үзэгчтэй хандаад хэлэхэд та бүхэн маань бас гадаадаас холбогдож байгаа бол Viber-аар холбогдох дугаараа үлдээгээрэй. Тэгэх юм бол би та бүхэнтэй холбогдох боломжтой болно. Тэгээд subscribe дарахаа бүү мартаарай. Тэгэх юм бол шинэ дугаар орох болгонд танд мэдэгдэл очоод шинэ дугаараа үзэх боломжтой болно гэсэн үг ээ.